Сайн байцгаана уу, Gossip Mix-ийн өнөөдрийнхөө дугаарыг MSM-ийн цоошин нэр нэгдсэн ITC 5-т байрладаг Sourliquor Shopping Bars мэдчилж байгаа. Тэгээд энэ болохоор хүмүүс коктейл баарн дээр коктейл ууж агаад өссөн бүтээгдэхүүнээ тэндээс худалдаа авалтыг авах боломжтой энэ гоё газар нэгдсэн байгаа. Тэгээд би бас өнөөдөр цочноо орж ирэхээс өмнө welcome drink хийж бодож байна. Тэгээд welcome drink-ндээ яг ингээд цоошин баарн дээр ирж байгаа. Тэгээ би эзэж ашиглаж үзээгүй болохоор сүүждэг коктейл хийж бодож байна. Drink маань бэлэн болсон юм чийдүүлээ цочноо дуудъя. Тэгээ өнөөдрийн цочноор санчир ирсэн байна. Ирсэн чи Монголын 3 дахь хаалттай санчир гэдэг хэлсэн юм шүү дээ. Монголын 3 дахь хаалттай санчир ирсэн юм аа. Эхний нөгөө юм хэлээ. Эхнийх нь болохоор сагсан санчир. Хоёрт нь болохоор нэг санчир гэдэг нэг дуучин эмхтэй ихчүүдийг санагдаад тах юм. За 3 дахь хаалттай санчирын авчирдаа шүү. Cheers. So job гэж. За нэг венлэний санчир гэдэг. Сая хэлснээр болохоор Монголын 3 дахь алдартай санчир. Англиээс багшлаад одоо 6 жил болж байна уу юу? 18 тагс ууш заасан. Чи юу хийдсэн бэ? Нууц ушвал. За өнөөдөр миний төрсөдөр болж байгаа. Тэнийсэр дам. Тэг. Тийм үү? Үе. Яна за баярлаа. За баярлалаа. Яна. Ямар хөөрхөн юм ингээд хамаг цагийг аваад би ажил жоохон хоцорж ирж мэрээд. Зүгээр одоо энэ шингээд юу болчих жоох байхгүй. Pre-game. За pre-game гэж. Хэд хүрж байгаа юм бэ? Би нэр одоо л 24 хүрч байна. Би 18 тагаас өөрийгөө 18 настайгаас хойш өөрийгөө 25 таа гэж хэлж явсан. Яагаад? Жоох хүүхдээс ерөөд хүмүүсийн сурахыг хүсдэг байхгүй юу? Би ч нэг багтаа жоох хурсан царайтай байж чаддаг байсан. Окей. Чи ингээд айгуу мундаг англи багш шүү дээ. Тэнгууд чамд ингээ бүр амар таалаа. Чи бүр ингээ амар таалж байгаа зэ тийм охин. Тэгтээ бүр англиар бүр ааш жоохгүй байвал чи жоохон унтрах уу? Жоо надад сул талтай яг үнтэй. Би Монгол дээрээс л англи дээр бүр амар татаад өгөхгүй юу? Би бас яг үнтэй анх англи хэлийг Америкт ч сурч байхдаа ягаад англитэй гин сайжирсан гэж. Яаж? Охин ярих гээд. Оо. Тэгвэл болохоор ингээд hi I'm Sanchir. Can I have your Instagram? Гэт очвол яг ямар ч өгөхгүй байхгүй юу? Hey, my name is Sanchir. Can I have your Instagram? Гэ очвол яс өөртөө ихтэй те. Англиар ярьж чаддаг хүн өгөхгүй юу? Тиймэрхүү мотивацтай ерөөд англиг сурчсан байхгүй юу? Ойлаа одоо нэгэнт охин руу орсон юм чинь жоохон октод ярил яаж юм? Болно шүү дээ. Чи ер нь эмхтэй өмнөөс хамгийн түрүүнд хардаг зүйл чи юу вэ? Нүдийг хардаг. Ямар байвал чам таалагдах вэ? Амьдралтай байвал. Амьдралтай нүдээ. Тэрний ямар байдیں۔ Хүний нүдний цог бол унтарчдаг байхгүй юу? Яваад хаа. Тэгэл том нүдтэй байсан ч гэсэн тэгээд яг үнэндээ үхсэн нүдтэй бол үхсэн нүдтэй шүү дээ тий. Тэс доторх нөгөө итгэл найдвар үхсэн харагдаад хахаар тэр жоохон unattractive байдаг. Unattractive гэдэг нь ирэхэд сэтгэл татан бус олчдаг гэсэн үг. Тэр амар галт цогоор дүүрсэн тий. Ингээл тийм байвал чам таалагддаг. Би хамгийн их нардаг юм болохоор тэр байхгүй юу? Тэгвэл хамгийн чамайг унтраадаг юм юу вэ? Эрэгтэй найзуудтайгаа хитрхи ингээд хурж мүрээ тий. За. Тэвэрлдэж мөрөлдөж яваа ч юм уу тий. Гэхдээ нэг юм хитрхи нэг physical touch байдаг шүү дээ эрэгтэй найзуудтайгаа тиймэрхүү юмнууд гэж унтраадаг. Зүгээр танилцсан нөгөө хүнтэй явж байгаа шүү дээ тий. Тэр нөгөө хүн ч ингээд юм дээ. Найзтайгаа таагуудаа бүр амар тийм physical touch match байгаад байдаг. Тэр нэг юм унтраад байдаг. Бод тэмдэглэн шинээр байгаа. Юм friendly hug хийвэл яг уу тэр friendly hug. Friendly бол зүгээр. Гэтэ болохоор ингээд наалддаг төрлийн юм хүмүүс байд юм аа. За окей. Найз охин чинь тэгвэл эрэгтэй найзуудтайгаа татнахад нь чам таалагддаг юм байна. Тэгвэл чи эмэгтэй найзуудтай юу? Чи оронд нь өөрийгөө тавил. Надаас нэг юм бодлоо тийм. За. Хэрвээ эрэгтэй эмэгтэйнээс хоёулаа царай мот болно шүү дээ.
тийм нөхөртэй бол байж болно зөө. Хоёулаа царамуутай. Тий. За. Харин эрэгтэй эмэгтэй найзууд хоёулаа хөөрхөн болон царайлаг бол тэр байж болохгүй. Боломжгүй. Хоёулаа царайлаг байх юм бол эрэгтэй эмэгтэй найзлах боломжгүй гэсэн үг юм уу? Боломжгүй. Тэгвэл чи яг надад ингэ мэдрэгцэн юм нь бол чи нэг эмэгтэй найзтай фрэнд зонд биш ээ. Нэг хүн сайн болоод фрэнд зонд болсон юм санагдаад байна. Чи тийм болж байна уу? Фрэнд зонд орж үзээгүй. За тэгвэл заяа. Эмэгтэй эрэгтэй найз авахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл танаа найз охин чинь танаа найзуудтай одоо танаа эрэгтэй найзууд л байгаа шүү дээ. Эрэгтэй найзуудтай дотн байвал зүгээр юм уу? Манай эрэгтэй найзуудтай эмэгтэй найз маань. Танаа найз охин чинь. Ааха. Танаа найзуудтай дотн. Бас боломжгүй. Гүр амар марих уу? Боломжгүй. Тий. Яагаад амар дотн биш нэг дотн драматай шүү байхгүй юу? За. Би нэг охинтой ингээд парти танилцахгүй юу? Парти танилцаад амар дэжгүй ингээд харилцаад яваад эрэгтэй найзтайгаа танилцуулаад тэг нэг өдөр болсон байхгүй юу? Нэг оройн би маргааш чухал ажилдаа эрт унтах шаардлагатай. Гэтэл болохоор би нөгөө охины нөгөө эрэгтэй найзтай танилцуулаад төрсөн байхгүй юу? За. Тэгээд би болохоор тэр гарч чадахгүй нэ та нар сайхан гэж зайхан зугаацаад явахгүй гэж байхгүй юу? Жоо шоож бодчихсон юм байсан. Тэгсэн чинь маргааш нь нөгөө охин надад өөр хөөдрөхгүй юу? Уушлаараа би гэж ардуур тавьчлаа. Би таны найзтай ч үнэлцсэн гэдэг. Той өргөдөг байсан юм уу? Арай өргөчлөө байсан. Тэгэхээр харьцаа явдсан. Тэгэхээр би бодож үзээд заац жоохон согт байсан юм байна да. Гэвч өөрөө контролч чаддаг юм лээ. Өшөөцсөн байсан. За. Тэгсэн чи дараа нь манай эртнээс надад өдөрч байгаа. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чи. Хоёр ч юм үнэлцээгүй. Секс. Тэгээ би тэгэхээр альтыг өшөөцсөн байсан юм дараачих юм дотор ороод. Тэгээ очиод нөгөө эртнээс яриа сууж байгаа байхгүй. Чи бүр гурлаа сууж байгаа нүүрлэж байгаа ярьсан юм уу? Нэг тус тустай ярьсан. Вай. Тэгээ нөгөө охин чинь тэгээд дахиад ингээд сонь бодоод эхэлж байгаа байхгүй. Энэ худлаа ярьжсэн байгдцсан. Тэгээ худлаа ярихтаа гэхдээ дэрэг ингээд хүлэн шуурчж байгаа штэ. Хүлэн шуурцсан. Тийм аа хэлсэн юм. Тэгээд би зааж тэрүүгээр харьцгаа болоо доо гэдэг. Тэгээд нөгөө дараа нь болохоор би гээд нөгөө найз цуг онжсэн байхгүй юу? Гэртээ. Эрэгтэй найзтайгаа тийм. Гэсэн чинь яг үндэ нөгөө найз битээр ууж моонжсан байхгүй юу? Гэсэн чинь яг үндэ бид гурав цуг хийсэн гэсэн. Бид гурав цуг хийсэн гэдэг нь тэр эрэгтэй маа тэр ачиж сайхан маа найзтай унтсан бишсэн юу? Тэр дахиад нөгөө найзтай гуруулаа. Эрэгтэй эмэгтэй найзууд байх боломжгүй. Харьцчаа охины эрэгтэй найзтайгаа итерхий бус. Ой. Эрт танилцуулах бас буруу. Тэгвэл заяа. Найз охины чинь найзуудад чи татагдвал яах вэ? Татагдвал уу? Тийм найз охиных нь найз үнэхээр гоё харагдал. Энэ ямар хөөрхөн охин бэ гэж бодвол чи өөрийгөө үнэлэмж чинь буурах уу? Гэхдээ би бол байгаль охтуудыг хөөрхөн цаахнаар хараа явж идэг. Гэтэл болохоор харилцаанд орцсон багтаа окей би үгүйс амлалтаа өгсөн. Чи өрөөнтэй байхгүй би өрөөнтэй байхгүй гэсэн амлалтын эцэст хоёлаа нэг үерхэд явж штэ гэдэг юм мэдэрдэг учраас ерөөсөө тэгэж ард тавилтал хийж байгаагүй. Гэхдээ сарсныхаа дараа. Сарсныхаа байж болно. Тэгэхээр чи салчаад найз X-ийнхаа найзтай харьцаж болно гэж бодож байгаа юм уу? Болно шүү дээ. Гэхдээ биш дээ. Болно гинэ. Болно гэж. Болно. Тэр болохоор миний талаас этикийн асуудал биш болчихж байгаа байхгүй. Тэр болохоор тэр охины найзын талын этикийн асуудал болчихж байгаа шүү дээ. Тийм үү? No. Чиний этикийн асуудал шүү дээ. Чи X-ийнхаа найзтай харьцсан гэдэг чинь биш. Одоо ингэ бодоод үзсэн юм ингээд. За. Одоо болохоор би ингээд найз хүн салчж байгаа шүү дээ. Найз хүн салцсан. Тэнгуүтэ маань найз хүн маань болохоор найзтайгаа илүү өндөр бондтай байгаа шүү дээ, тий? Харин болохоор манай экспертээр ямар ч баг бондг болчихж байгаа гэсэн үг шүү дээ, тий? За тий. Тийм учраас одоо энэ X маань найз ингээд над руу ингээд гараад ч юм уу сэдвүүс идэх ч юм уу, тий? Эсвэл би ингээд яадаг ч юм уу, тий? Энэ тохиолдолд болохоор илүү этик нь унах нь болохоор манай X-ийн найз нөхгүй. Үгүй хин энийхэн л этик унах юм байна. Нэг найзынхаа X-тэй, нэг нь X-ийнхаа найзтай. Тэгээд X-ийг яаж салснаас шалтгаална шүү, тий? Бас муухай салсан гоё салсан гэдэг самаар шүү. Хэд X-тэй? 3. Гоё юм уу гэж. Чи үргэж байгаа юм уу?
Үерчсэн. Гоё маа гэдэг ч гэсэн үг. Мэдгүй зүгээр тэгээ ороод ирлээ. Мэдгүй миний босон сайн Америкт гарсан байхгүй юу? Чи 20 би юу? Би насаа хэлэхгүй. Биш ээ. Нас биш ээ. Хэдэ X. Одоо шинэ YouTube-ийн бичлэг хийж эхлэе гэж бодоод байгаа. За. Монголын хамгийн царайлаг залуу болох влог гэдэг. Хэрхэн Монголын хамгийн царайлаг залуу болох вэ? Одоо бүтэн потенциал байгааг би итгэдэг. Тэ. Монголын хамгийн царайлаг залуу болох. Шаа жоохон таарлцсан, нүрэн дээр мөрцөн байгаа болохоос. Монголын хамгийн царайлаг залуу хин одоогоор бас нэг юм одоо царайлаг залуусын нэг юм байгаа. Царайлаг залуу хөр алдартай залуучуудыг хэлээд байдаг хгүй Америкт. Тийм шүү. Одоо handsome гэдэг үгийг тайлбарлая л да. За одоо англи хэл хичээл болж үзье. Handsome гэдэг үг маань болохоор одоо handsome гар гэсэн үг тийм. Some гэдэг чинь одоо зарим гэсэн утгатай шүү тийм. Одоо яг шууд утгаар болохоор бид нэг царайлаг гэж орчуулад байгаа гэсэн. Цаанаас болохоор гар хөлний одоо эв дүүсайтай гэсэн утгатай байхгүй юу? Тийм үү? Тийм, эв дүүсайтай гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр залуучуудыг болохоор beautiful гэж хэлдэг өөрчлөлт байгаа байхгүй юу? Beautiful гэхээр эмэгтэй хүн чинь цаанаас ингэ үзэлтэндээ байна гэсэн үг шүү дээ, тийм? Одоо чамшиг. За. Handsome гэхээр шүү дээ. За. Handsome болохоор залуучуудыг болохоор гаднах төрхөөр дүгнэдгүй хийж чаддаг юмнаар дүгнэхээр handsome болдог байхгүй юу? Тэгэхээр одоо манай монголчийнхан ч юм уу тийм. Яг уучлаарай гэдэг яг objectively тийм. За. Хэлэх юм бол одоо тэгж царай мараа одоо бүр ингэж алтан дундажтай мундажтай байгаад байгаа байхгүй шүү тий. Fibonacci-ийн одоо харьцаа биш байгаа шүү дээ. Гэхдээ болохоор хийж чаддаг юмдаа сайн болохоор хүмүүс тэрийг үнэлээд handsome гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр нэг handsome гэдэг нэг тийм ойлголт байгаа. Тэгэхээр одоо би өөрийнхөө ажил хийж байгаа юмд сайн болох тусмаа хүмүүсийн толгойд бодол нь болохоор намайг илүү царайлаг гэж бодно гэсэн байхгүй юу. Тэгэхээр би зүгээр л энгийн нэг залуу байсан бол хүмүүс царайлаг гэж бодохгүй. Яг бол би англи сайн заадаг, би ажилдаа сайн. Тийм болохоор хүмүүс ингээд тэрнийг маань үнэлээд намайг царайлаг даа гэж хэлдэг. Тэгээд дээрээс миний одоо алтнуучин царай. Тэгвэл одоогоор хэлсэн шүү дээ. Одоо Монголын хамгийн царайлаг зүйл юм хин бэ? За наадах юм бас бодсон. Зааж. Гурыг хэлж болж байна. Яг л гурыг хэлье гэж бодсон угаасаа. За. Сөөдөж уугаал гэдэг юм тий. Хэдий гэж ууч. За манай төмөө байгаа. Тайсон байна. Гүн хамгийн ихэнд хэлж болохоор байсан. Манай баяраа. Манай баяраа. Баяраа ах уу? Тий, фантастик баяраа. Манай сурагч. Тийм үү? Ваа, үчи ямар олон тайлгуунд англи заажсан бэ? Нууц биш бол болт юм болов? За баяраа ах байна. Фантастик баяраа ах. Манай Magnet Brain байна. Fox-ийн Marlot маань байна. Тэг давай даашаа битэр үнийг хичээл үзнэ гэдэг ямарч нэг удаа явсан аахгүй тэгээд үргэлжлүүлээ гэдэг баахан тоглолт моголтой явцсан. Тоглолт моголтой гэдэг. Ямарч би ингээд хилж байгаа зүү юм буруу ямарч амар миний заахаар дуртай л явсан шүү дээ. Нэг л удаа хичээл орсон. Багш нь хүлээж байгаа шүү. Хүлээж байгаа шүү тий. Гэтэ би яг чиний хэлсэн хүмүүсийг бодсон чинь амар гоё дуудлагатай хүмүүс юм. Тэр чи яг дуудлагын дээр амар гоё анхаардаг баха. Хоёлын нэг шот татангаа дараагийн асуулт руу гаръя. За. Монголын топ 3 царайлаг эмэгтэй. Царайлаг эмэгтэй. За эмэгтэй маань болохоор одоо сая эрэгтэйнийх бол хийж чаддаг юм 70 тэгээд бага байдал нь 30 өгсөн шүү дээ. Эмэгтэй болохоор шал эсэргээрээ. За. 90 харагдах үнцэг. 90. Гадаад байдал нь. Тэгээс эрэгтэй нь байдаггүй юмар явдсан шүү дээ, тий. 10% нь болохоор хийж чаддаг юм гэсэн үг. Тийм баг уу? Одоо болохоор бодоод үзье. K-pop-ын айдлууд баг бүгдээрээ адилхан харагдаж байгаа. Тийм. Бүгдээрээ адилхан. Бүгдээрээ амар хөөрхөн тий. Гэтэл Blackpink-ийн Lisa одоо миний bias-ага шалтгаан болохоор амар сайн бүжгэлдэг. Өөрийнх нь одоо aura амар болохоор би бусад хүмүүсээс илүү үнэлж байгаа. Гэтэл болохоор 10%. За Монголын 3. Монголын 3. За нэгт болохоор надад болохоор 40 нөлөө өгч. Хөөрхөн тий. Дараа нь болохоор ялч ингээд Instagram дээр болохоор миний амигийн хөөрхөн гэж боддог болохоор саруулт яа гэдэг нэг охин байгаа. Саруулт уу яа? Тий. Саруулт уу яа үзчихвэл ингээд шүү. Тэгээд самуусл болохоор сүүл болохоор нэг Juwe гэдэг нэг охин байгаа. Монгол юм уу? Монгол. Juwe? Тий, Juwe. Гэтэ би нэрийн зөв дуудаж гэнэ үгүй юм. Тэгээд ямар солонгос нэрлэл юм шиг. За. Одоо UC Berkeley сурч байгаа гэдсэн сүүл нэлээ яваад байгаа. Тэр охин бүх юм ингээд бүрдсэн. Баг ингээд
би тэр охины оронд бейсжуулаасаа гэж бодохоор амар гоё явж байгаа юм байхгүй юу? Би энэ охины оронд бейсж. Тий ингээд амар гоё сургууль зураа явж байгаа. Өөр болохоор амар өөртөө арчаатай. Чи зүгээр жоохон ааш болох байсан юм шиг. Ийм харгана уу? Сүүлд амар инээдтэй. Би нэг харьцаж байгаа босон залуу байдаг байхгүй юу? Над руу уржигдэр яриад чи дугаарадаг үзсэн эхний дугаар дээр чи намайг яриадсэн гэдэгсэн байхгүй. Тэгэхээр нөө тийштэй юм штэ бэкап дээр ингээ бараг чамайг ярьсан байсан гэдэгс чи. Чи аамигийн дугаарыг үзсэн юм гэдэгсэн чи үзээгүй гэдэг юм. Яага үзээгүй чи аамаа дуртай үздэг гэсэн чи одоо дургу болцсон аамаа юм ярахаар чи энийг идсэн штэ гэж нэг. Одоо тэр залуу надад дахиж залахгүй. Энэ дугаар цацагтаад. Эхэлсэн юм шүү дээ ер нь бол. Эхэлсэн яваад байгаа мó. Үгүй энэ нэг ярихгүй сте, орохгүй сте. Арсаа. Тэр залуу үзсэн. Бүрээ. Өөчлөө. Өгтөд нэгдэг байхгүй юу? Би чамны юм жижигэн тоор тавсан юм. Хайлт. Энэ амар спешиал дугаар болж байна. Чи ингээ чиний хувьд амар спешиал өдөр шүү дээ. Тэгээд манай юм контентэнд орох гээд ирсэн байгаа. Амар их баярлаа. Хүслээ бодоолаагаа үлээр гэрээ. Ард нь нэг дуу тавьчих واخа. Окей. За баярмын. Баярмын дүрэг. Их гоё төрсөн. Саби аавра нэмчүү аавра хасчуу. Хасцсан аавра. За. Ирсэн баярлаа. За баярлаа. Их баярлаа. Баярлаа.